Энэ бүх төлөөлж байна. Цагдаагийн дуйл 1. Монголд гарсан гэмтэргүүд. Зохиолч Маналживын Тогмид. Сурган хэл давж сүүдэр нь Монголд унсан хүү. Цагдаагийн хурандаа Дандангийн Чулуунбат 1951 оноос говьалтайд цагдаа эрүүгийн төлөөлөгч мөн улсын цагдан сэргээл ерөнхий газар эрүүгийн ахлах төлөөлөгч эрүүгийн албаны дараагаар 1965-1980 онд 2 удаа томилогджээ. Сэлэнгийн цагдан сэргээл хэлтсийн дарга мөрдөн байцаах газар хэлтсийн дараагаар ажиллажээ. Зөвлөлт холбоот улсад цагдаагийн дунд дээд сургууль төгссөн. Чулуунбат нь Байлдааны гавьяаны улаан түгийн одон, Байлдааны гавьяа, Алтан гадас одон, ойн медалууд, онц сэргийлэгч, хүнд чекист, зөвлөлт холбоот улс, Унгар, Герман зэрэг улсын цэргийн алдар медалаар тус шагнаджээ. Энэ ноцтой хэрэг тэр болгон гардаггүй үйлдэл юм. Үүнийг бараг хуучирч байгаа үед хурандаа Дамдны Чулуунбат 1953 онд Алтайн цаад говьд очиж илрүүлсэн байна. Алтай нутагт өнтэй сайхан үйл болж байлаа. Алтайн цаадах говь бүрч дулаахан, мал сүрэг тарга твэр их сайтай, малчин хүмүүс сэтгэл тэнгэрээжээ. Бижин нурууны урд үзүүрд элсэн манхны ойролцоо Алтай сумын эргэн хазгар гажид авга охин хүү хоёрын хамт өвлжиж байв. 1946 онд гажид авга эр нөхөр гөрсөд охин наран цэцэг хүү жигжид сүрэн нарын хамт хятадаас хил даван нүүн ирж Монголын харьяат болжээ. Хэдэн жилийн өмнө нөхөр гөрсөд нь учир үл мэдэгдэх шалтгаанаар нас барж гажид авга бэлэвсэрсэн ч газардсангүй. Малын захтай учир гнээсч дордохгүй амьдарч байлаа. Хүү жигжид сүрэн нь өдөр болгон хонинд явна. Эгш наран цэцэг нь хайртай ганц дүүдэн амьд тавина. Бэлчээр дээр нь өдөр болгон идэх юм аваач өгч тоглож наадна. Ойр хав айл хунар байхгүй, чон нохоо тайванч эгчдүү хоёр хонь малан эзгүй тавина гэж байхгүй. Малч ажилсаг ажээ. Жигжид сүрэн хүү орой хонин хотлуулж ирэхдээ заавал аргал түлж төвж ирнэ. Харин ээж нь хүүгэн аашилж загнаж зодож нүтгэд эгч нь ганц дүүгэн өмөөрнө. Хорвоогийн шар өдөр бор хоног ээлжлэх тоолонгоор Иржива цагийн аяс сэтгэл гэгэлцүүлэн улиран одож байгаа өвөл уул болон хуучирч байлаа. Өвлийн энэ өдөр буйдхан айлын тулгын 3 чулуу шиг ам бүлийн нэгийг дахин хизээж гэртэн ирэхгүйгээр хөр цасан дорон далдгэгч нь нуун авч оджээ. Нар тусч жавар намтахад жигжид сүрэн хүү хонион бэлчин бургасан шилбүүрэн барин явж оджээ. Эгч нь үдийн үед шар тусан зуурсан 13 аваач шигв. Хоёулаа манхны нөмөр зэрэгцэн сууж гурилаан эдээ жаахан тогложээ. Хоёул өндөр манхан руу уралдан гарч гулсан бууж тоглосоор байлаа. Тоглож наадахад цаг хугацаа нэгмэд хэтлэн өнгөрч наран цэцэг дүүгэн хонин хотлуулж ирт очихыг захиад арга дүүрэн аргал түүсээр харж ирэв. Ээж нь тарих толгоогүй загнаж тэнд эрхэлж байсан дор эртхэн ирж цасхайлж мал усалсангүй гэж шанагаан чулуудсан байна. Ээж нь өрөөсөн хөл муутай тул уурлагтан дандаан ойр хавьд байсан юман чулууддаг тул хүү охин хоёр нь бултаж чаддаг ажээ. Ээж нь тэгээд номхорч нар хивэхээс өмнө хонин хотлуулж ирэхээр явсан байна. Санснаас жаахан оройтож ээж нь ганцаараа хонин хотлуулж хоёр шин хураг тэрч ирэв. Дүү хаачав гэж наран цэгийг асуухад ээж нь жишимчгүй бууран тайлгаа унаад хил даваад явчихлаа гэж хэлв. Яагаад хил даваад явчих вэ? Тийшээ хамаагүй явж болохгүй штэ. Хавтгаа ойртож ирэхийг хараад энгийн алдаж магадгүй хөөйгээд харсаар байтал хил даваад явчлаа. Хүнд битгий хэлээрээ чи бит хоёр хэрэгт орно шүү. Тэгэж дүү чинь хил давж төрж өссөн нутагтан очино гэд өглөөд байдаг байсан юм. Саягаран болог цаашаа гэжээ. Наран цэцгийн гинэн цайлган сэтгэлд хар бууж, оройч нь чимээ шагнаж орж гаравч хайртай ганц түн ахин ирсэнгүй. Хамгийн сүүлчийн удаа тоглож наадсан манган дээр өдөр болгон шахан гарч алсыг харна. Хавтгайн сүрэг хөрөнтөн орог буурн хөөцөлтөн давхилтах нь харагдана. Цагаан зэр шаргалт нь налайж, нааш цааш явхад цайвар шаргал бөөрн тодорно. Наран цэцэг хонин хариулах зураа, хэлийн цэргийн дарга хурандаа зундуй гэдэг хүнд
Манай дүүг бууран тайлгийн унаад хил даваад явчихсан гэх юм та үзэж хараагүй үстэй гэж хэлжээ. Хэлийн зэргийн хүнд хүү хил даваад явчихсан гэдэг үг их хурц тусав. Хил дээр мөр огтлуулбал үнэхээр хил давсан хэдэн хавтгай мөр дунд Монгол тэмээний нэг мөр байна гэсэн мэдээ ирж ор сурггүй алга болсон хүү мөн хүү акт тогтоож юм. Наран цэцэг үүнд огт итгэсэнгүй. Хавар болж гажид авгаа бижийн нуруунд улам ойртон буухад хэд хэдэн айл ойрхон байлаа. Наран цэцэг сумын даргад дүүгэн ор сурггүй гэнтхэн алга болсон учрыг хэлж сур гаргаж өгөхийг хүсчээ. Энэ явдал Удлугүй Говьлтай аймгийн цагдаагийн байгууллагын сонорт хүрв. Гажид авгааг очиж байцаахад манайх 46 онд хэлийн цаанаас нүүж ирсэн учраас хүү маань шинэ нутаг газар тасахгүй танил хүүхдүүдэрээ очно гэд бууран тайлаг унаад хэсэг хавтгайн дунд нуугдаад хил давааж явчихсан гэж хэлв. Тэгэхэд охин наран цэцэг нь "Тэгэх чинь буур орж байсан үе болохоор манай бууран тайлгийг айлаваад явчихсан байсан" гэж хэлжээ. Гажид эмгэн Говьлтай аймгийн төвд авчирч 20 дахин байцаасан боловч өнөөхөөгөө л хэлдэг байж. Хүүгэн алсан гэх ямар ч нотлоогүй учраас ямар нэгэн асуудал тавьж болохгүй байв. Ахлах төлөөлөгч Мэждийн Санг Ширвийн хамт Чулуунбат энэ ээдрээтэй асуудлыг газар дээр нь эцэслэн шилгахаар Алтай сум руу явв. Зум болж газар дэлхийн номын ногоон өнгөөр гоёж Алтай уулс, Цэлгэр хөндөй, уудам тал үдсгэлэнтэй харагдахажээ. Тэр хоёр 400 км газрыг туулж Алтай сум ороод тэндээсэн явж бижийн нуруунд хөрч бууран тайлаг авсан гэх айлд очиж тайлаг хил даваагүй болохыг тогтоов. Айлууд бижийн нурууны хярд цусландан гарсан тул халуун говьд нэг ч айл байхгүй тийшин явж гаждын өвөлжөөг шалгах хэрэгтэй болов. Хэсгийн төлөөлөгч Дорж Балам, сумын нарийн бичгийн дарга, багийн дарга, зураач залуу, гаждын охин наран цэцэг нарыг дагуулan майхан сав умдны ус гээд 3 тэмээ ачаатай бижийн нуруунаас мянганы хойд уулын зүг хөдлөв. Халуун наранд говийн элс хариг улайдлан халж гөрөө сүргэрийн тааралд хагаад хавтгай хулангийн сүргч багширч байлаа. Зэрэглэлийн дунд ихэд олай цэлэлзэж ангад сангасан хүмүүсийн хорхойг хүргэнэ. Өдөржин явж бүрий болоход буудлаж хоноод өглөө эрт цааш яаран явцгаалаа. Маргааш оройхон гаждын өвөлжөөнд хурж хоноод өглөө эрт наран цэцгийг дүүтэйгээ хамгийн сүүлд уулзаж арван гурил өгсөн газар очиж 2 хэсэг болон эрлийн ажилд орлоо. Санг Ширв Чулуунбат 2 төлөвлөгөө зохиож 3 хоногийн дотор эрлийн ажлаа дуусгахаар тохиролцжээ. Санг Ширв Чулуунбат 2 нэг хэсгийг ахалж төвөөс гадагшаа наривчилсан үзлэг хийж эхлэв. Чулуунбат өөрийн хэсэгт орсон наран цэцгийг цаг ямагт сэмхэн ажиглаж хараанасаа гаргахгүй явлаа. Эхний өдөр ямар ч уул мөр хэргийн гэмээр баримт олсонгүй өнгөрөв. 2 дахь өдөр өглөө нар хөөрсөн хойно Чулуунбат сумын нарийн бичгийн дарга 2 хадны завсраас нэхийний тасархай гэмээр эсвэл дээлч гэмээр юм уу чулуун дороос зохиож байхыг олж харлаа. Нарийн бичгийн дарга сэжиглэж хүрч чадахгүй байхад Чулуунбат цагдаа ганцаараа очин чулууг зайлуулж үзээд хүүхдийн цогцсуугааг олж нөхөдөө мэдгдэх гэж буудан дохио өгөв. Тэд цугларч зөвлөлдөөд зураач залуугаар анхны байдлаар шарлийн байрлалыг зуруулав. Зурж дуустал уйлж унжиж байгаа наран цэцгийг тайлгаруулах гэж оролдож байлаа. Хэд хэдэн янзаар таталбар зурж амжив. Хүүг хурганы уут толгойд нь нуглаж хадны завсар хийжээ. Чулуунбат хурганы уутыг авч шарлийн толгойг нь тэмтэрч үзээд бяццахж алсан байна гэдгийг тогтоолоо. Наран цэцэг хайртай дүүгийнхээ цогцсыг жаахан зайлуулж оршуулах ёс гүйцэтгэхэд бүгд тусалжээ. Хэргийн баримт болгон хурганы уутыг авч буцахад сумаас яваа хүмүүс сэжиглэн дургүйцэж байлаа. Хэргийн баримтыг заавал авч явах ёстойг ойлгуулж ачаанаас тусад нь Чулуунбат ганцгалж буцав. Энэ үйлдэлийг олон янзаар бодож яваад Чулуунбат гажид эмгэн өрөөсөн хөл муу учир хүүгийн хуурч дэрэгдэн авчираад толгойд нь хурганы уут углаж дарж аваад муужруулан чулуугаар зохиж алжээ гэж таамаглаж явлаа. Тэрээр олон хувилбар зохиосноос хүүхдээ хуурч дэрэгдэн авчирсан байхаа гэх хувилбар арай илүү оновчтой санагдав. Говийн халуун холзом хоёрыг анзааралгүй нэг л мэдхэд туулсан байжээ.
Хурганы уутыг гажид авгаад харуулхад цочирдон давх хийснэ. Миний хүүгийн үрчвсэн хурганы уут нь мөн байна гэж хэлээд уутан тэрэн үнсэж уйлж байлаа. Тэгсэн хэрнэн ганц хүүгээ олсон хэрэгэн хүлээхгүй бүр ганц охин руугаан хүртэл жихэж тэр алсан би мэднэ гэж олон хоногоор охиноо шоронд суулган байцаалгаж байж. Тэр аваал нөхөр гүрсэддэн 2 удаа хоол унданд нь хор хийж өгөхөд золоор ами гараад дараа нь салж хөндөрсөн ч учир битүүлгээр нас барсан юм. Хүмүүсийн ярилцах нь гаждын нөлөө байсан гэдэг. Хүмүүс хазгар энэ авгаагаас их айдаг байжээ. Гаждад хууль зохишитгэл оногдуулахад хар цагаан дуугүй зөвшөөрж толгой дохиж байлаа. Хэл давж ирсэн учрал тэндэн хүн алсан ноцтой хэрэг үйлчсэн байх гэдэг яриач байж ортойч гэж үздэг ажээ. Ийм нэг хатуу сэтгэлтэй их хүн Чулуунбатыг цагдаагаас хурандаа болсон амьдралын уртад замд дахин нэг таарсан гин.